За сайн байцгаана уу? Болдгоо бор подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ дугаараар бид нэр попкорн бүлгийнхаа нэг шинэхэн дугаарыг эхлүүлэх гэж байна. Тэгээд энэ попкорн бүлгээрээ бид нэр Queen's Gambit буюу саяхан маш алдартай болоод байгаа хүн болгон барыг үзэл стори хийгээдсэн гоё киноны талаар ярих гэж байна. За тэгээд энэ дугаар маань бас нэг одоо шинэлэг зүйлтэй болж байна. Одоо та бүхний харж байгаачлан Мишель, би болон энэ нэг доор нэг хүн байна. Энэ хин бэ? Тэмүүлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Бид нэр тэмүүлэн гэж дуудтیں۔ Тэгээд манай найз байна. Тэгээд яа Тимко энэ дугаартаа оролж байна гэхээр Тимко маань шатар маш сайн тоглодог. Тэгээд шатрын аврах штэ тий. Монгол улсын авраг тий. Улсын авраг болж байгаа гэхдээ улс ер нь бол байр бол эзэлдэгээс шатрын хорхотон байгаа. Тэгээд үнэхээр шатрын хорхотон болохоор тэгээд энэхүү киноныг задлж ярихад маш их тусалцаа үзүүлж бас шинэ бидний мэдхгүй дахиад өөр үнцгийг ч гэсэн биднэрт хийх байхаа гэж бодоод тэгээд найзгаа зочноор ирсэн байна. За баярлалаа. Сайн уу? Баярлалаа. Сайн уу Тимка? Шатар ойр тоглож байна уу? Тэгээд кино уснаас хойш ер нь гайгүй тоглоод байгаа шүү. За. Ер дэлхийд аяг гэж ах шиг байна те. Та нараас тоглоод байгаа юм шаа. Яс ч тоглосон. Би өчтөр тоглоогүй. Ингээ хин юу вэ гэдэг нь харагдчихжээ. Яг сонирхож үзсэн бэ үгүй юу гэдэг нь. Надад сонирхолтой л байсан. Гэтэ за ер нь киноныхоо талаар шууд яриа. Бас нэг юм хэлэхэд юунуудтай сонсогчдоо энэ спойлертай шүү. Тэгэхээр кино маань 7 ангитай байгаа. Тэгээд Queen's Gambit буюу энэ нэрнийх нь утга нь юу юм бэ? Тимка чи хэлээч. Одоо нэрнийх нь утга нь болохоор одоо Берсний Gambit. Яг англиар хатны Gambit гэх юм шууд орчуулгаараа. Тэгээд хамгийн зүгээр жоохон тийм Gambit гэдэг нь өөрөө юу гэдэг юм тийм жоохон ашиг хонжоод гэх юм уу жоохон тийм рисктэй юмтай холбоотой нэрдэн шүү дээ ерөнхийдөө. Тэгээ тэр утгаараа кинон яг юу гэдэг юм эмхтэй хүнийхээ тэр ямар рискийн амьдралтай гэдэг юм шатар тоглоход ямар гэдэг нь аюу ингэж гоё утга юм базаж өгсөн нэр шиг надад санагдсан. Нөгөө нэг энгийн нөгөө шатрын гарааг одоо бүр илүү утгатай болгосон арай бас нэг үгэн тоглоо тий. Тэгэхээр бас зөв тэр нөгөө шатраа тоглосон гэсэн чинь тий. Тэгсэн чинь бүгдээрээ бүх юмуд Берсний компьютер хэлчихээ. Берсний Gambit гэдэг юу гэдэг тэр үед л мэдэж авсан. Одоо ямар юу гараа Тимка нэг товчхон хэлэл. Гараа нь болохоор D4, D5, D4. Тийм л. Шотланд дотор бодож ингэж гарч байгаа. Манай сонсогчдын таазан дээр бол ингээл шатрын хөлгөнүүд Ивэ уухгүй болохгүй шүү дээ. Ногоо юм уу? Тэр нөгөө нэг За тэгээд киноны талаар дахиад үргэлжлүүлээд яриа. Тэгээд энэ кино маань одоо IMDb буюу нэг кино шүүмжлэгч нарын үнэлгээгээр бол 10-аас 8.8 он авсан байна. Амар өндөр он авсан байхгүй юу? Тэгээд Rotten Tomatoes дээр бол 100%. Вау. Одоо эн чинь нэг юу штэ үзэгчд ер нь үзэгчдийн өгдөг санал те. Энэ 100% саналтай. Бүр энэ кино ч бүр алаа хийсэн баахгүй харин энэ коронатой жил гэсэн ч гэсэн коронатой жил зүгээр Netflix дээр тавиал хүн болгоо үзэл зүгээр бүр баллаа хийсэн кино. Бараг хэдэн 7 хоногчлаг Netflix-ийн номер 1 дээр нэлээд удаан байсан баг шүү те. Одоо хүртэл бараг байгаа хаа. Харин тий хамгийн анхны нөгөө нэг артикл уншиж хахад яасан хамгийн их шатрын үзэгчтэй байсан нэг тоглолт нь хизээ байсан юм бэ Тимка юу вэ? Bobby Fischer, Boris Spassky хоёрын тоглолт. Spassky хоёр байсан. Хэдий оны үед яасан тоглолт юм? Дэлхийн авраг юм уу?
1972 он шиг санагдаад байна. Spassky Fisher хоёрын дэлхийн аваргын тоглол. Аха. Оросд болсон уу? Яс. Аугүй Исландд болж исэн. Тэгээд юу гэдэг зөвлөлтүүдийн нэг тийм идеологийн одоо нэг тийм өөрийнхөө давуу талыг үзүүлдэг байсан юм дээр би шатар байсан. Тэгээд анх удаа юу гэдэг капиталист орноос Bobby Fischer дэлхийн аваргын төлөө ингээд зөвлөлтийн хүнтэй тоглохоор болж исэн. Тэгээд тэр үед амар тийм юу гэдэг зөвхөн дэлхийн аваргач ерөөхдөө нэг тийм хоёр өөр төлөв ертөнцийн тийм сөргөлтөөнийг харуулж исэн. Тийм ээ тий. Болж исэн. Cold War-ийн юм шүү тий. Тэгээд хүүхэн дэний үеийн сөргөлтөөний бас нэг талбар нь болж байсан гэх юм уу. Аха. Я тэр үеэс хамгийн анх нөгөө гарсан шатрын одоо нэвтрүүлэг гэх юм уу те хүн болон өцсөйтэй бараг харьцуулаад байгаа юм яагаад байгаа. Аха. Гүн харьцуулахаар уусаа утга агуулгын ч гэсэн тийм юм шүү. Угаасаа тэрнтэй өрсөлдүүлэх гэж юм уу? Ер нь тэрний санаа аваад хийсэн одоо хийж байгаа кино болохоор яхаа аргагүй энэ хоёрыг харьцуулж ярих л хэрэгтэй болох л та. Яс тэр дараа нь киногоо үзснээр дараа нь зүгээр pages нь харахад тэр нь бас зохиол нь уус номын зохиолоос авсан кино шүү дээ. Тэгсэн. Тэр ном нь болохоор бичсэн нь болохоор бас тэр зүгээр Bobby Fischer-ийг ингээд эмхтэй хүн болгоход тэгээд жоохон зарим нэг юмнууд нэмж хасаад өөрчлөлт биччихсэн ном гэж тайлбарласан байсан. Ааха. Зүг. Анханасаа бараас нэг жоохон дэлхийн мэдээлэлүүд хэлэх юм уу те. Бас юу ганц удаагийн нэг фильмдэр болж байгаа ордлого нь биш юм байлээ те. Тэр ном нь дахиж өмнө нь бас нэг сонирхолтой факт Heath Ledger гэх нэг нас орсон талигач те. Талигач Heath Ledger-ийн Heath Ledger асан гэх юм те. Тэгээд нэг продюсерийнхаа директорч тэрийнхаа юугаар явчихсан. Адапт хийгээд энэ кино юг амиг тэгээд нөгөө нэг бас нэг бидний таних нэг эмэгтэй жижигчин тоглох байсан чинь бас зургуудаар нас ороод тэгээд бүтээгөө гэсэн тийм яриа бас байсан байт юм байлээ. Тэгвэл бас бинэлийн бэлдэж байгаа гарч ирсэн кино юм биш үү те? Өөр юм. За дахиад кино руу орно. Зөө тэгээ орно би бас яг асуух гэж л. Кино руу орох уу гэдэг. Тий. За. За тэгээд манай кино маань 7 ангитай байгаа. Тэгээд 10 сарын 23-нд нээлттэй хийсэн. Тэгээд баг гарсныхаа дараахаа үзсэн үү та нар? Би жоохон байж чад үзсэн л дээ. 23. Вау. Би бас байж чад үзсэн шүү нэг 27 хоног өмнө үзсэн. Нөгөөдөр 25 6 үзсэн. Тийм. Бол ер нь Темкал нэлээд эрт үзсэн байсан тий. Тэгээд би наа дуусаагүй байж байгаа Dota уулзаад ярьсан чинь надад бараг спойлердох гээд. Тэгээд амар гоё чи одоо надад хурдан үзлээдсэн. Тэгээд би үзсэн чинь үнэхээр л гоё л киносэн. Тэгээд одоо тэр үед ярьсан юмнуудаас ярилцъя гэж ер нь бодож байна. Тэгээд ер нь за шатар тоглодог хүн энэ киног ингээд үзээд ямар сэтгэл авч байна? Чамд ер нь яг юу таалагдсан? Бэ. Одоо юу гэдэг магтмаар байгаа зүйлийг байлаа шүү дээ. Яг нэг нь амар тийм стереотип, шатарчдын стереотипыг жоохон ивдсэн юм шиг санагдсан. Одоо юу гэдэг шатар тоглодог хүн гэхлээрээ зөвхөн одоо нүдний шил зүгээд одоо амар nerd царайлаад яваад идэх хүн биш. Бас киноны гол дүр шиг маань юу гэдэг өөрийн гэсэн амьдралтай, юу гэдэг тэмцэлтэй. Юу гэдэг сайхан гоё хувцлаа явчихна. Өөрийгөө юу гэдэг аваа явчихдаг. Зөвхөн тэр юу гэдэг шатартаа яг шатарт нь амьдралынхын том хэсэг нь орж байгаа ч гэсэн шатраас гадуураас амьдралтай. Тэр хэсэг нь юу гэдэг яг кинон дээр нэг хэсэг байдаг шүү дээ. Хинтээ тоглодог. Нэг жоохон Орос бандтай тоглодог шүү дээ. Тий. Георги Кирилл. Тий. Тэрнтэй тоглоход яг тэр банд нь нөгөө тэр өдрөө тоглоомоо дуусдаг шүү дээ. Тэр хоёр чи ихний өдрөө. Тэгээд let's adjourn game гэдэг дуусдаг. Тэгсэн чинь банд нь очингуудаа шууд юу Америкт та drive through гэж байдаг гэсэн очиж үзсэн үү гэсэн чинь
манай хүм гол дүр маань болохоор тийм байдаг гэж жоохон тийм өнгөрсөн маягтай хариулдаг. Ааха. Тэнгуутаа юу гэдэг маргааш нь яг ингээд нөгөө талаа яг энэ нас жоохон далийн мэдээлэл. Энэ юу гэхээр миний бас ингээд шадарчин хүний зүгээс харахад ингээд багасаа амар тийм юу гэдэг сууд ухаантай юм шиг эсвэл ингээд дандаа өндөр левел тоглодог байсан шатарчт нь өөршөө бас ингээд өөрөөсөө жоохон хөх тараад ингээд тоглоомгууд нь ингээд юу гэдэг жоохон ууранд урсан юм шиг санагдсан. Жоохон. Ягаад вэ гэхээр яг маргаашийн тоглолтын дээр бүр ингээд санаатаагаар тэрнийг ингээд сэтгэл зүйн ингээд дарамт үзүүлээд ширээгээр ингээд хуруугаар ингээд дарж дуурайгаад эсвэл ингээд босоод лиштэйш яваад хараад. Тийм, тэрийг бүр яг ажигласан ш. Тэрийг нөгөө үзгээд тэгэхэд за ер нь энэ хүүхэн чинь жоохон бандыг нөгөө були дэрлэхэд байна гэдэг бүр илт мэддэг тийм бүр. Бас би бас хальт нэгээд бодсон шнэ. Ялч чадахгүй болоод ирэнгүүтээ бүхэл өдөржингөө суучаад амархан ялч чадахгүй болоод ирэнгүүтээ жоохон тактик эргэлээд болж байгаа юм. Дэрлэгч цаан тийм. Би чамаас жоохон илүү юм үзсэн шүү гэдгээ үзүүлчихэж байгаа юм байна. Тэгээд энэ нь чамд кул санагдсан юм уу те? Энэ нь одоо ингээд нөгөө кул гэхээсээ илүү зүгээр надад зүгээр шадарчин гэдэг хүний талаас амар тийм юу гэдэг relative юм амар их байсан аахгүй юу? Тэмцэн дээр ингээд хоёр хүн ингээд тоглож аваад би өөрөө болохоор бас яг нэг юм юу гэдэг мөч тарж байсан аахгүй тэмцэн дээр. Тэр 13 он билүү 2 оны нийслэлийн авраг дээр тэр жил яг дэлхийн сурагчдын авраг болж исэн лавсуур ингээд бандтай тоглож байсан байхгүй юу. Би болохоор амар тийм underdog. Нөгөө маань болохоор ингээд юу гэдэг FIDE master одоо бараг олон улсын master энэ бараг авцсан байна. Тэр хоёртой тэрүүнтэй би анх тоглож байгаа. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг би өөрийгөө ч нэг тийм хожно гэж юусоо итгэхгүй. Тэгээд лавсуур ч гэсэн юу гэдэг амар тийм итгэлтэй надад тоглолтоо эхэлсэн байхгүй юу. Тэгээд яг end game руу төгсөн чинь ингээд байрлал нь ингээд надад жоохон илүү болцсон. Одоо би ингээд slight advantageтай end game-д орсон. Тэгсэн чинь яг ингээд хамгийн анх ингээд над дээр ингээд нөгөө хүмүүс тийм psychological pressure өгчээсэн аахгүй. Жишээд яаж өгсөн? Тэр нууц биш бол. Нууц биш бол лавсураа яг босонгуудаа ингээд миний арталтаа гараад ингээд гараа ингээд нөшөө зогссон аахгүй. Окей. Тэгээд юу гэдэг шатарчин угаасаа амар тийм фокус амар шаарддаг тоглоом болохоор яг ингээд фокус хийжсэн чинь ингээд сандлаа ингээд хөдөлгөөнгуудаа босгонгуудаа артал дээр ингээд гараа мшгаа зогсчихлаа. Яг тэр үед бол амар юу гэдэг жоохон дургу өрсөн жишээ юм уу. Тийм мэдэнж төрж исэн. Тэгэхэд тэр нөгөө кинон дээр нөгөө банд сүүлд нь хожигчоо тэгж хэлдэг. Би нэг жоохон old patient одоо тэгээ жоохон тоглолттой юм шиг байна гэж нэг хэлдэг лээ те. Хэлдэг штэ. Тэгээ нөгөө тиймэрхүү юм дасаагүй. За. Тэгээ яг зөвөр өөрийнхөө ингээд пиктэй хүрээгүй гэдэг болохоор ерөөхдөө бол хэлдэг шүү дээ тэр банд. Яг одоохон ерөөхдөө зүгээр цаагаар хэлэх гэдсэн тэр бандын санаа нь болохоор юу гэдэг. Өнөөдөр би чамайг ялаагүй ч гэсэн ирээдүйд би дэлхийн авраг болоод тэгээ чамайг хожноо гэдэг. Эсвэл нэг ambitious санаалах. Тэр бас нэг сонирхолтой ирэхэд ерөнхийдөө тиймэрдэмүүд нь юутай байд юм уу? Дүрмэн дээр зөвшөөрөгдсөн байд юм уу? Ингээ босож явах энд ингээ жоохон нөгөө хүнийхээ юг те нервийг нь хөргөх ингээ юм уу? Тоглолтын дур ярьчих болдгүй юм шүү. Уг нь бол хин хоёр чинь хоёр оролцогч чинь. Яг хоёр нь бол дүрмээрээ бол яриагаараа бие бинийгээ садаруулах хэсгүй байдаг шитрэн тэмцээн дээр. Тэр нь хэм бол зүгээр шууд арбитр буюу шүүгчд удаад юу гэдгийг муугаар илүү ховлцож болдог. Окей. Тэгээд тэр тэмцээнийхээ дүрмээс хамаарат нэг бол анхааруулга аав, нэг бол шууд хожигдох ч гэсэн юу гэдэг үйлдэл байдаг. За тэгвэл кинон дээр ганц ч удаа анхааруулга гараагүй шүү. Яг гэхдээ тэр нас нөгөө юунаас хамаардаг байхгүй нөгөө үнтэйгээ зүгээр ингээд энгийн тийм хөрсөг яриа хийж өгөл ерөөхдөө аль нэг жоохон тийм юу гэдэг sportsmanship гаргаад ховлдог байхгүй юу? Окей. Юу гэдэг тоглоомоо дуусчаад юу гэдэг хамт хоолнд явах уу ч юм угаасаа шатрын тэмцээнүүд өдөржингөө болдог болохоор амар их үлдсдэг. Тиймэрхүү юм яриад тэгэл за тгийх юм бол тэрнийг нэг тийм ховлоод байх юм тэр бол юм байхгүй шүү дээ. Юу ховлдог вэ гэхээр яг ингээд санаатаагаар юу гэдэг ингээд бүр ингээд хамаагүй юм ингээд байн ингээд өдөөд асуугаад байх ч юм тий. Тийм бол ер нь бол хүмүүс шууд ховлдог. Тэр нь ч гэсэн зөв юм.
Гэтэ яг жинхэнэ одоо юу гэдэг нь шатраад тогломоор байгаа гэсэн хүмүүс бол ихэнхдээ юу ч ярихгүй л дээ. Угаасаа ингээд бүх анхаарал нь яг тал одоо дайны талбар руугаа чиглэлсэн байдаг болохоор. Өөр юуны таалагдсан зүйл юу байна кино? Таалагдсан яг хоёр сэтгэл төрөөс нь болохоор надад яг тэр шатар тоглолтог хүн гэдэг талаас нь relative юмнууд амар их байсан. Саяны тэр одоо шатраас гадуур гэсэн дундор болсон зүйл. Тэр одоо манай гол дүр маань ч гэсэн яг ингээд хүн талаасаа яаж үсэж байгаа нь ч гэсэн жоохон юу гэдэг relative юмтай гэх юм уу. Тэгэхээр яг сая түрүүн тэр ярьсан тэр нөгөө жоохон бэнтаа тоглосон гэдэг нь тэр хоёрын яг ингээд ярианы сэдв нь яаж явж байгааг нь анзаарах юм бол та хоёр хиндэ яг тэр psychological pressure өгöd хожих гэсэн сэтгэл байгаа ч гэсэн тэрүүнээс гадуур яг ярианых нь контекст нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг одоо юу гэдэг яг амьдралаас гадуур чи юу хиймээр байна гэдэг нэг тийм асуулт байсан байхгүй юу? Яг тэр нөгөө дэлхийн аварга болно гэсэн чинь Анягийн бас асуудаг юм юу вэ гэхээр тэгээ дэлхийн аварга болчоо чи юу хиймээр байгаа гэсэн чинь нөгөө банд нь хариулдаг шүү дээ. I don't understand what you're saying. Нөгөө банд нь шатран одоо шатран бол бүр амьдрал өөр юм байх болчихсон тийм. Зөвлөлт толгойд бас тийм байсан гэдэг нь үзүүлээд байна. Бас тийм тий. Бүр багасаа. Би асуултыг ойлгохгүй нэг тэгээд идэж тий бүр сүлд. Тийм. That question doesn't make sense. Тэр бандд бол юу гэдэг шатарчин байна гэдэг нь одоо өөрийнх нь ажилтдаг юм мэрэгчлэн. Зөвхөн одоо юу гэдэг сонирхол нь биш. Тэгээ зөвлөлт холбоод бас шатарчин байсан болоос юу гэдэг угаасаа засгийн газараас цалин байлан авдаг. Одоо манайх ч бас хуучин зарим нэг юмнууд байдаг шүү дээ Монголдо. Одоо шатрын дэд мастер ч юм уу энтертэй болоод тэтгэврт харахлаар илүү одоо юу авдаг ч юм уу. Тэтгэврийн авдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд байдаг. Одоо юу гэдэг тэр систем чинь ерөөхдөө юу гэдэг тэр зөвлөлтөөс зүйл нь одоо ингээд Монголд яваад байгаа байхгүй юу. Сэнтэрэнтэд. За, Мишельд кино хийхэр санагдав. Юу таалагдав? Кинод их таалагдсан. Энэ нөгөө нэг киноны одоо саний хэлснээртэй нөгөө нэг стереотипийг нөгөө эвдсэн гэдэг эдсэн шүү дээ. Би болохоор нэг тийм бүртээ шатар матар дагдаг юм бол биш. Гэхдээ ерөөдөө хаяал өөр тоглолцдог тий. Тэгээ анх удаага ингээд шатрын тэмцээнийг яг тийм жинхэнэ одоо шатарчин хүн гэдэг нэг жинхэнэ рокстар маягийн нэг те нэг тийм адилхан зүрлсэн нэг тийм дүрслэмж байгааг нь хараад одоо яадаг ч юм киноны зүгээс ч айгууртэн таашаал авсан гэх юм уу. Нэг гол дүр байна. Гол дүр нь ингээд айгу олон зүйл ингээд даваад гарч ин те нэг хвчлэн тэр одоо яг л тэр бусад үзэгчтэй л гайгуулах л яг нэг юу байсан шүү дээ. М байсан шүү дээ те нэг тайвшруулагч юм байсан бах те. Librium гэж тэр үед яг үтэйгээ жинхэнэ амьдрал дээр байдаг эмтэй ялгаагүй байсан юм шиг байна. Тэр эмийг яг ингээ багасаа аваад ирсэн нэг тийм донтцсон. Тэр нэг тийм ягаад ч нэг тийм муу юм л айгүй нэг үзэгчд нэг хүсээд идэв шүү гаар ирэхэд хитрхи үсэг гэдэг. Багасаа амар юутай болчингууд айгүй хэцүү. Гэхдээ ямар нэг тийм дефекттэй байх хэрэгтэй байдаг те. Тэгээд нэг тэрийг яаж давж гарах чадах нь өдргээс тэрээс айгүй сонирхолтой надад санагдсан. Тэрэн дээр та нар бас юу бодож байна? Юу гэж бодож байна? За шатар тоглодог хүмүүс ер нь тиймэрхүү илүү ийм supplement-ийн иймэрхүү юмнууд хэрэгэлдэг юм уу? Яг тиймэрхүү юм байд юм уу? Чи одоо хэрэгжилж байсан уу? Ер нь бол банан орхоо энэ дэ. Ерөнхийдөө ингээд том тэмцээнүүд буюу FIDE-гийн арбитр оролцсон тэмцээнүүд болохоор тийм одоо яг өөр яг бус спортод шиг допинг хэрэглэх нь хориотой байхгүй юу? Тэгээд одоо тэр адер олж юм уу Librium хэрэглэх юм бол дараа нь юу гэдэг хин нэгэн ховлоод тэгээд тестүүд баригдах юм бол ерөнхийдөө disqualification болдог. Яаж ховлоно ш? Тэрийг цусны шинжилгээ мөшөөл авахгүй ш гэдэг ихтэй. Яг хав дараа нь аваад тэгээд гаргаж болдог юм шиг байна. Тэгээ яг тэр үед яг тийм юу яг жинхэнэ амьдрал дээр тийм болж байгаа юм бол би сонсож байгаагүй. Зөвхөн шатрын тэмцээнүүд дээр арай өргөн яригддаг асуудал нь юу вэ гэхээр орчин үед юу гэдэг юм. Дахиад жоохон далих юм бол одоо
супер компьютерууд ч юм уу зүгээр утсан дээрээ ингээд амар хүчтэй chess engine-д суулгаад одоо ингээд найл орж ийн юм уу та найл орох дундуура ингээд юм уу харцдаг ч юм уу. Тийм нэг тийм cheating problem гэдэг орчууд шатны тэмцээнүүд их болчиход байгаа. Юу нэг л хэрэгжиж байгаа. Манай гол дүрч хэд удаа sorry. Тэгээ яг манай кино болохоор яг нэг 60 70 оны үеийн чатрын ертөнцийг харуулж байгаа болохоор тийм юм байгаагүй л дээ. Зөв. За миний талаас ер нь киног ярихад бол за киного кино талаас нь эхлэх нэг маркетатай заа. За киноны зураг авалт маш гоё. Яагаад гоё вэ гэхээр ер нь ихэнх нөхцөл дээр нөгөө нэг юм тэнцвэртэй байдлыг ашиглаж гаргаадсан. Одоо жишээлбэл гол дүрийн эмэгтэй нөгөө нэг шатар тоглож байхдаа яг камерны голоор ингэж зогсож байгаа. Голд ингэж зогсоод тэгээд яг ингэ байгаад хоёр гараа ингэж хоёр талаараа ирүүргээ ангуут нөгөө нэг юм одоо тэр кино амар юм тэнцвэртэй болж харагдаад байгаа. Тэгээд бас нэг өшний ер нь ийм тэнцвэр оруулж байгаа юмнууд маш их байдаг. Энэ дээр нөгөө нэг яагаад энийг яриад байна гэхээр тэр түрүүн Мишелийн хэлсэн нөгөө нэг Heath Ledger тэрний гаргаж ирсэн одоо гаргадаг ийм кинонууд дээр ч гэсэн яг ийм камерны тавилтыг голоор нь ингэж яг авах амар харагдал та. Тэгээ ер нь энэ талаасаа ч юм уу иймэрхүү техник маш их ашигласан болохоор энэ кино айгүй нэг ийм нэг одоо юмыг бодогдуулдаг ч юм уу эсвэл нэг юм дараа нь яах гээд байгаа ч юм уу гэдэг нэг мэддэхгүй нэг тиймэрхүү mystery болоод байгаа юм л да. Тэгээ нэг өнгөний сонголт нь ч гэсэн нэг 70 60 80-аад оных болохоор нэг арай нэг юм дээр үе юм аягийн болгоод нэг бүх үйл явцыг ингээд нэг юм moody гэдэг нэг бүр ингээд болоод байгаа. Гэт тэгэнгүүт тэндээс нэг гой санаа нь гаргаж ирж байгаа надад амар таалагдсан. За хоёрт жүжигчдийн сонголт маш үнэхээр таалагдсан. Яа тэгвэл яг энэ дээр нөгөө нэг жинхэнэ амар од жүжигчин гаргаад ирээд одоо тоглосон бол тийм ч гоё явахгүй. Одоо гол дүрийн эмэгтэйгийн оронд Emma Watson ч юм уу одоо хин ч хэдийн те тоглох юм бол энэ нөгөө нэг дахиад өмнө одоо ингээд Netflix эдний хийдэг шиг ийм зүгээр кино вэштэй гэж бодогдуулахар ирсэн баг. Өөр жүжигчд орсон болохоор энэ бас нэг арай өөр кино ч юм уу гэд бас хүмүүст мэдээлэл үүсгэсэн баг гэж би бодож байна. За тэгээд өшөө тэгэл магтаад байвал магтаал байх юм зөндөөл юм л да. Тэгээд нэг юм уулчих гэж бодож байна. Яг зохиол нь яг ийм байсан үгүй юу мэдэхгүй. Эмхтэй ингээл амар азар нэг айлд өвчлүүлээд байгаа штэ. Тэр нэг жоохон одоо нөгөө ээж мэж нь ингээл нэг юм яг нөгөө нэг том тэмцээнийхэн дараа нь ингээл нэг архинаас олж нас орж морол орон дотор өгч мөхөл байгаа штэ. Жоохон фантазны юмнууд байгаа да. Фантаз жоохон ихтэй. Яг гоо тэгээд тэрэн дээр нөгөө кинон зөөрлөөгүй шатар одоо тэр эмэгтэйдээ сорилж байгаа болохоор энэнийг зүгээр нэг заахаа чимэг төдийл юмнууд гэж бодоол өнгөрч илэн л та. Миний бодлоор л. Бас нэг сонирхолтой ирэхэд тэр одоо гол жүжигчин одоо Anya Taylor-Joy гэдэг байгаа шүү дээ. Өөр бас юу юм бэлээ? Өмнө нь балетчин байсан юм бэлээ. Тэгээд яг нэг юм нэг өөрийнх нь хөдөлгөөн байгаад киноны ингээд дунд бусдаас ингээд шатрын ингээд юунууд байгаа шүү дээ. Шатарчд тэдрээсээ ялгагдах нэг зүйл нь мэдээж нэгт нэг эмхтэй те. Хоёрт нэг тэр тухайн үед эмхтэй байсан. Тэнгүүд хоёрт яг тэр одоо хөдөлж байгаа байдал одоо яг шатраа хөдөлж байгаа шатрын хөлөгөө ингээд гараараа аваад нүүж байгаа байдал тэрийг бүр албаар яг тэгж юу яасан юм шиг үлээ. Choreography хийсэн гэх юм уу одоо. Тэр нас юу гэдэг нь одоо яг амар анзаарчихсан зүйл нь болохоор өөр ингээд шатрын кинонод үзэхлээр ерөөхдөө ингээд одоо гол дүрийн хүн маань ч юм уу эсвэл ингээд амар тийм өндөр түвшинд ингээд шатар тоглож байгаа юм шиг харагдаж байгаа жүжигчт нь ингээд body language-ыг харахаар ингээд шатарчин хүний body language биш байдаг байхгүй юу? Тэгээд Queen's Gambit дээр болохоор яг тэрийг амар анхаарч үзсэн юм шиг санагдсан. Яагаад гэвэл бүх хүмүүс нь яг ингээд жинхнээс ингээд шатар мэддэг, тэмцээнд ороо сурцсан хүмүүс шиг тийм body language-тэй юм. Амар тийм жижигхэн тийм кинод ерөнхийдөө байдаг. Тэр надад аюул таалагдсан. Кинон дээр ингэж гоё ажиллаад ингэж хийж байгаа чинь угаасаа хүнс төрн шүү дээ тий. Тэгээд баг тийм body language-ийг үзсэн жоо охтууд
за би юу шатарчин болно гэж бас бодож магадгүй шүү дээ. Тийм Ямар шүү. гоё харагддیں۔ Тэ. За би юу шатарчин болно. Тэгээд за sorry. Оогоос зүгээр шууд асууч. Ер нь ийм хөөрхөн охинтой тоглох хэцүү юу? Болж ирсэн үү? Би тэмцээн дээр ганцхан удаа л эмхтэй хүүхдэд тоглож үзчихсэн байна. Бас сонин статистик байна шүү. Нийслэл бол яг нөгөө шатарчин болохоор segregationтай юу гэдэг юм. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн тэмцээнд ордог. Тэгээд эрэгтэйчүүдийнх нь яг тийм шууд эрэгтэйчүүд гэж нэрлэхгүй ч гэсэн зүгээр open гэж нэрлэжтэй. Тэгээд open тэмцээнд яг эмэгтэйчүүд нь орж болдог. Гэхдээ зөвхөн ингээ female only болоод ер нь бэнтэр орж болохгүй боломжтой. Тэгээд open нь ямар хүүхдүүд ордог вэ гэхээр дандаа аюу тийм сайн охтууд дандаа ордог. Тэгээд би улсад байхаа тэр жилдээ бас 16 наснд дэлхийн авраг болж ирсэн нэг охинтой тоглож ирсэн. Тэр үед бас ерөөхдөө ингээд юу гэдэг дандаа ингээд өөртөө адилхан байнартай тоглосоор охинтой тоглоход бол бас ингээд сатарах юмнууд бол байсан. Би яа асууад нэхэр нөгөө хэрвээ ингээд жоохон байгаад гоё шатар тоглоод ингээд сурчлаа. Тэгээд яг тэмцээнд оронгууд жоон даваа талтай байгаад байвал амар хэрэгтэй юм шүү. Ер нь октод ер нь шатараар сураад шатарчин болоод байвал зүгээр. Энэ Мууса бэндрийг зүгээр ингэж байгаа лээ. Canon дээр тэр Anya Taylor энэ дээр чи бүр амар нөгөө юу лээ өсөлтөгч бүр амар цоо ширтээдсэн шүү дээ бас нэг бүр нэг тий юу ч ята яг тэр цоо ширтэх юм ч бол зүгээр л дээ because like бүгдээрээ яг фокус хийж байгаа болохоор тийм тий нэг бас нэг саний анх ганц л эмхтэй юутай байсан гэхэд уг нь бол тэр дээр үеийн л нэг юу дүрэн байсан мэт тий одоо бол ямар уг нь бол бүгдээрээ чөлөөтэй open гэдэг тэр нэг категорид нь тоглож болно тий. Дээр үед л яг эмэгтэйчүүдийн авраг эмэгтэйчүүд гэж байсан бол зарим хүмүүс нь тэр бас би зөвхөн эмэгтэйч юунд тоглохгүй гэсэн тийм юу гаргасан юм шиг үл шүү дээ. Яг тэр 90 онд л 2000-ад оны үед ерөнхийдөө эмэгтэйчүүд нэг скам хүчтэй болчихсон. Тэгээд ер нь ингээд хүчтэй эмэгтэйчүүд нэг юу гэдэг би ингээд эмэгтэйчүүдэд тэмцээнд орохоо боллоо. Тэгээд зөвхөн эрэгтэйчүүдэд тоглох нэг тийм юм гардаг байсан. Гэхдээ одоо ч гэсэн ер нь бол эрэгтэй эмэгтэй юу гэдэг салгаацтай бол хэвээр байгаа. Одоо нэг нь болохоор жишээлбэл зүгээр world champion гэдэг цаалтай. Тэгээд нөгөөт нь эмэгтэйчүүд болохоор female world champion гэдэг бодлогын нэг шалгаруулах явцсан cycle гэх юм тустай байдаг. Тэгээд яг хав жоохон гендерийн асуудлын юм шатарч гисэн одоо асуудал гэх юм уу эсвэл ерөнхийдөө ингээд ихэнх орнуудад ингээд соёлын угаас ингээд бандерт шатар гэж ярьдаг болохоор ч юм уу жоохон тийм positive discrimination байх нь бол байдаг. Энэ дэлхийд одоогоор 1928 Grandmaster байдаг гинэ. Тэрнийх нь 37 Grandmaster нэмэгтэй хүмүүс гинэ. Тэгээд 37. Тийм. Тэгэхээр одоо нэг хувиас бага хувь байна гэсэн үг үү те. Мэдгүй миний тав жоохон буруу болчих байж. 2% ч юм уу. Монгол. За ингээд математикийнхаа скиллийг гайхуулчлаа юм шиг аа. Подкастер зүгээр сайн гайхуулаа хийжлаа. Яаж ч инженер болсон юм аа мэдгүй. Темпэ өгчээсэн бай. Яа зүгээр тэр бас нөгөө дахиад гендер юм ярих юм бол яг гендерийн асуудал биш үү зүгээр яг одоо эрэгтэйчүүдийн дэлхийн арга болохоор Magnus Carlsen гэдэг залуу байгаа. Бид нараас нэг 2-3 орлох юм. Magnus. Тэр залуу болохоор рейтингээр дэлхийд номер 1. 2000 одоо нэг 800 хэдтэй л явж байгаа. Тэгэхээр эрэгтэйчүүдийн дэлхийн арга нь болохоор бараг 200 200-300 elo point-оор доор идэв. 2600 эдтэл 2500 ч юм уу. Өндөр шүнлээ. Тэгвэл 2-300 elo point-ын ялгаа гэдэг чинь ерөөхдөө амар их багхгүй юу яг одоо ингэ мэдчлэлийн шатарчны хувьд бол. Тэрийн юу гэдэг яг зүгээр муутлаас нь ярих юм бол нэг тийм амар
тийм conservative хүмүүс болохоор энэ бол ингээд юу гэдэг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү гэдгийг харуулж байгаа. Факт гэж ярьдаг ч гэсэн хүмүүс байдаг. Аха. Гэтэ яг тийм юм яг үнд бол байхгүй. Зүгээр л юу гэдэг. Багаас нь юу гэдэг ингээд бандан болохоор зөвхөн шатар тоглоно тэгээд сайн бах юм бол ээж аав дэмжиж явчихдаг. Охтууд ах юм бол нэг тийм дэмждэг ч юм уу. Тийш кинонд гардаг шүү дээ. Ээж нь чи охтуудын юм хийгээч. Юу шатар вэ? Тийм. Клабд орооч. Зүгээр одоо ингээд ирээдүйд ингээд топ 1% болох шатарчдын sample size нь охтуудаас хамаагүй бага гардаг гэх юм уу. Аа. Тийм болохоос тийм ялгаа байдаг байх гэж би хөдөө боддог. Одоо иймэрдүү яг ингээд яг киногийн дүрслэлээр яг огтуд гэсэндээ яг ингээд айгүй амжилттай явж чадсан гэсэн иймэрдүү гарахаар айгүй хөөдөг бах те. Одоо урам авах ч юм огтуд бол одоо шал өөр юм үлдээх бах л та. Одоо дэлхийн авраг болж исэн эмэгтэй хүн байдаггүй юм билээ шүү дээ. Одоо хий мэдхөө энэ хамгийн анхны 20 жилийн дараа ч ашиг 8 жилийн дараа дахиад нэг 8 настай нөхөр дэлхийн авраг болно гэдэг киног үзчихээ. Тэгээд бас яжсан чинь. Бүр манай подкастыг сонссон жоохон охин үзүүл яах юм. Тийш. Аргавчул яах юм. Яа байж болохгүй гэж. Монголоос. За ер нь өхөр олдож үг олдлаа. Өхөр холдож үг олдлаа тий. Зөв шүү дээ. За тэгээд кино талаар дахиад юм асуул. Дүрийн сонголт за ер нь кино стори ер нь маш гоё ясан. Тэгээд та хоёроос асуулт байна л да. Ямар дүрүүдэд дуртай болов? Аль дүр хамгийн таалагдав? Тэгээд аль дүр бас хамгийн дургуй дүр бэ? Маш хэцүү асуулт байна. Хүүе. За би өөрөө юм гэж. За би өөрөө. Надад бол нэг Jolene амар таалагдсан. Тэр бол үнэхээр гоё дүр нэг манай эмэгтэй бага насны найз нь те. Бага насны найз нь. Тэгээд ер нь бол кинон дээр 1-2 3 удаа яг ингээд яг юм хайлайт үе дээр тод гарч ирээд тод асаад тод туслаад тэгээд бууж байгаа дүрлтэй. Тэгээд маш таалагдсан. Тэгээд гол дүрийн эмэгтэйд ер нь бол яаж туслаж байгаа ингээд үзэж байгаа. За тэгээд яагаад бас энэ таалагдсан бэ гэхээр бага насны дүр дээр нөгөө нэг энэ охин тэр жүжигч өөрөө тоглосон байхгүй юу? Бага насны дүр дээр ч өөрөө тоглоод хөгшин болсон дүр дээрс өөрөө тоглосон. Тэг ингээд адилхан хүн тоглосон. Тэгээд тийм хөгшин хүн байж өсвөр насны охин шиг ингээд дүрсэж ороод тэгээд бас ийм хөгшин шиг 30 гарч байгаа 30 хүрж байгаа эмэгтэйгийн дүрч тоглоод тэг ингээд харьцуулт нь бас ингээд одоо яг дүрийг харахаар нөгөө өөр одоо нэрэл залуухан нэрэл жоо арай хөгшин шиг харагдаад маш сайн жүжиглсэн гэж би бодож байгаа. Тэгээд айгүй таалагдсан тэр төр. Тэгээд таалагдаагүй дүр гэдэг тэгвэл гол дүрийн эмэгтэй таалагдаагүй. Царайлаг тэрнээс зөш таалагдаг. Хитрхи царайлаг байсан юм уу яасан ч. Хитрхи царайлаг байсан. Гол дүрийн эмэгтэй ч гэсэндээ бас нөгөө нэг саний гоё санаа гаргаж ирлээ. Багын юунаас явхуулаад том болсон дүрстэл бас надаас дайжгүй юм санагдсан. Одоо нэг жүжигч нь тоглож байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө хитрхи багын тоглоог гэсэн бас нэг хэдэн настай 12 хэдэн настай хүнээс ахуулаад 20 давсан хүний дүрийг дүрслэлийг те. Тий. Бас нэг жижиг нэг юу санаа юу лээ Easter egg хэлэхэд нөгөө нэг манай гол дүрийн нөгөө нэг зүүдэг нөгөө юу байгаа штэ уруулын бодог тэр нөгөө нэг ээжийнх нь уруулын бодогтай адилхан уруулын бодог юм байлээ. Тэг яг нас яваад ирэх нөгөө нэг тоолондоо тэр одоо нэг уруулын бодгийг ээжийнх нь өнгөтэй яг адилхан болоод ингээд юунаас ингээд бүдэг нөгөө мэдээж жоохон хөвгтөн уруулаа бодохгүй шүү дээ. Бүдэг нь ингээд тодорсоор хамгийн юм дээрээ ингээд хамгийн тод будсан гэсэн тийм юм байт юм бэл. Чи наата хаанаас олоо? Би тэгээд амар нерд юм гаргаж ирсэн. Тэр урлын буудаг хин тамаатай вэ? Тэгээд тэр чинь ингээ иймэрдүү жижиг юмнууд чи яг нөгөө нэг одоо жүжигчин өөрийгөө одоо хэдэн настай гэж харагдуулахаа те айгу нөлөө хүний psychology нөлөөлж байгаа. Тийм болохоор гаргаж ирсэн. Би зүгээр мэдэхгүй дээ нэг асуугааг шүү. Би зүгээр та нарт сонсогчдоо л мэдүүлэх гэж асуусан. За ямар дүрээ таалагдсан?
Надаа яг хөө зүгээр бүр сүүлд нэг амар хальт гарсан яг дүрхээс илүү зүгээр яг киноных нь ингээд character таалагдсан. Тэр нь хинбэ гэхээр тэр та нар санаж нэг үеийн сайн үгүй. Лученко гээд former world champion гээд нэг хөгшин өгөө исэн шүү дээ. Нэг арцгүйстэй юу? Тэр айгу зөв нэг ауратай. Тэр надад амар тийм уус нэг амар тийм encouragement өгнө хэлдэг шүү дээ. Тий. Яг тоглолт дуусныхаа дараа би амьдралаа тоглосон хамгийн тийм цэвэрхэн тоглолт байлаа гээд. Тий. Тэр нь надад айгу таалагдчихсан. Лученко надад яг киноныхоо дүрийг тастарсан айгу таалагдсан. Ерөн шатрын тэмцээнд дараас явж явах гэдэг гоё хүмүүс янз бүр таарлаа. Тэр нь надаас айгу тийм нэлээд хэлсэн болохоор нэлээд таалагдсан. Таалагдаагүй дүр гэх юм бол яг зүгээр киноныхаа дагуу хамгийн анх тэр нөгөө нэг Kansas State Championship явдаг шүү дээ. Тэрүүн дээр сүүлд нь яг нэг 2 гарт тоглолт. Тэр 2 гар нь яг нэгэнтээ сүүлд нь тэгээд найзууд болоод таард. Гэхдээ яг тэр үед болохоор надаас амар тийм annoying санагдчихсан. Тийм шүү дээ. Тэ нөгөө distract ер нь анхаарлыг сагналаад идэв шүү дээ. Нөгөө албаар тоглолтод хоцорч ирдэ шүү дээ. Тэгснэ амар complicated position дараад жоохон юу байдал дараад тэгснэ сүүлд нь аняч нь жибооч хөхгүй мө гэдэг шүү дээ. A good scope одоо chess player knows when to resign гэдэг нэг тийм юу л багнаас тун тэр нэг зааж өгчсэн хүн тийм гаргадаг шүү дээ. Тэр надаас гайваа санагдчихсан. Тэгэл тэгсэн чинь нөгөөх нь амар сүртэй юу гэдэг. Oh like it's okay юу гэдэг. Надад цаг байвал би гайгүй гарцсан гэснээр нөгөө нөхөрчөө санаж байгаа байхгүй албаар хоцорч ирсэн болохоор цаг байхгүй гэн. Тэрэн дээр нь ани амар дөрвөлэн готтой шууд maybe if you have the time гэдэг яг сахилуун заадаг. Тэрний юуг нь шатрын хөлийг нь харууллаа яалаа. Тэрэн дээр чи яг гарч чадах байсан гэж бодож байна үгүй юу? Байгалийн ер нь нэлээд жоохон complicated байсан юм шиг харагдсан. Гэхдээ яг яг тэр нөгөө талаас ер нь киноны туршдаа яг шатрын одоо position-ууд нь амар тийм authentic байсан. Зүгээр цорын ганц таалагдаагүй хэсэг нь болохоор надад юу байсан. Яг тэр тоглолтын өмнөх тоглолтын дээр нэг хоёр өөр хүний тоглолт байсан. Тэрүүн дээр нь надад яг ингээд 3 өдөр юм адсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрүүн нэг ингээд юу гэдэг эргэн тойрны үзчихсэн хүмүүс амар like энэ амар бундаг юм position амар complicated бараг л тэнцвэрхэн лах шиг юм да гэж ярьж байгаа жоохон. Тийм байсан. Гэхдээ яг нөгөө талаас зүгээр одоо юу гэдэг тэр Kansas State Championship-ийн level-ийг харуулсан гэрээ байсан байж магадгүй л дээ. Тийм тий. Хоёр нэг том хүм тоглож байгаа болохоор л хүмүүс бас тэгэл өөртөө засаал явж байгаа. Тийм тий. Одоо ингээ Kansas State Championship-ийг хүмүүс нь яг үндэ тийм сайн хүмүүс биш ээ гэдгийг харуулсан маягаар харуулсан байж магадгүй. Nice. Yeah. Яг шатарчин хүн шиг дүрийг яасан ба шүү дээ. Дүртэн дургу болсон шүү дээ. Шатарчин хүний л дургу болох дүр дургу болж тэ. Харин. За Мишель. Юу асуужилаа? Ямар дүр таалагдсан бэ? Таалагдсан дүр. Таалагдсан дүр заа яж байгаарай. Ерөөсөө наач киногоо сайн үзэг байгаа. Би бол надад таалагдсан дүр зөндөө байна. Зөвхөн шонхот л хэцүү байгаа чаасаа. Надад ээжийн дүр айгүйх таалагдсан. Яа тэгэхээр бас тэр бас нэг хувь хүний нэг тийм хөгжил гэх юм одоо нэг амьдралын нэг хэсгийг харуулж байгаа хэл та шадар гэдэг хүн юутэйг нэг холбоогүй ч гэсэндээ тий яг нөхрөө ингээд хол явцсан тий нөхөр нь ингээд салцсан тий тэгээд ингээд гэртээ өргөж авсан хүүхэдтэй гэх юм нэг тийм одоо ойролцоо биш тий ойр биш тэр үедээ нэг ойр байгаагүй тий тэгээ ингээд айгу амьдралынхаа доод зэг дээр очижсэн үед одоо нэг хэлсэн үг нь гэдэг шиг яг нэг хэдий би нөгөө нэг ингээд одоо бэлгсэн ихнэр ч гэсэндээ би сайн ээж байж чадна гэдэг нэг хэлдэг байхгүй нэг юу гэдэг чи одоо нэг ямар нэг зүйлд ингээд бууж өгөхгүй нэг өөрийгөө яасан биш те хорцолсон гэх юм уу одоо сайн зүйл ч гэсэндээ нэг юм сайн зүйл ч гэсэндээ энэ нэг юугаач мэдэхгүй байгаа охин нэг яагаад үгүй гэсэн л нэг тийм сэтгэлээр эхэлсэн ш те тэгээд тэр нь азар гэх юм уу эсвэл одоо тооцоолсон амьдралын нэг тийм жаягаараа ингээд сүүлийн амьдралынх нь
мөчүүд бол хамгийн жаргалтай өнгөрүүлсэн нэг тийм мөчүүд юм шиг амьдралтай кинон дээр гардаг шүү дээ. Тэгэхээр тэр бас айгүй надад дажгүй одоо концепт юм шиг санагдсан. Хэдий амьдралынхаа доор очисон ч гэсэндээ байж чадвал те. Тийм кинон дээр яг ээжийнхэн дүр нөгөө нэг яг кинон дээр гараагүй хойд амьдрал нь ихтэй дүр байсан. Тэ? Одоо яасан бас хүүхдтэй байж байгаа хүүхдээ алдчихдаг лөө те. Ер нь тиймэрхүү юм яриа явсан шиг санагдав. Энэ мэтчлэн ер нь бол ээж нь ингээ нэлийн амьдрал үзсэн хүн байсан. Тэгээд кинон дээр бас яг гаргаагүй. Тэгээд яалтчгүй охинд бол үнэхээр тус олсон дүрлээ байгаа юм л та тий. Нэг бас нэг яг нэг түрүүн темкач ярьсан ингээд нөгөө шатарнаас өөр амьдрал байгаа шүү гэдгийг нь бас хилдэгэл хүн байх шиг байсан шүү дээ. Ингээд чи өөр юм хийлдэ тэгэл шатраал тоглоодох юм ах юм гэл. За дургу байсан дүр энэ. Дургу байсан дүрчтэй нэг байхгүй те. Бүх дүрүүд л айгүйх тажиг санагдсан. Өөрөөсдийнхөө нэг тийм үтэй. Крикетертэй гэх юм уу юу гэдэг. Онцгой чадвартай. За окей. Надад нэг таалагдаагүй зүйл байгаа юм байна. За. Юу вэ? Энэ болохоор дэлхийн авраг Боргов гэдээсэн шүү дээ. Тийм. Тэрүүнийх нь надад яг Орсын таалагдаагүй. Тэгээд амар юуны гарч ирээд. Яг хөө тийм л ах л та. Үнэхээр л орс хэл мэддэг хүн ч юм уу. Тэгээд кинон дээрс жүжигчнийхэн зүгээр орсоор ярьж байгаа сонсоод хүртэл энд болоог байна да гэж бодголох л та тий. Яг хөө зүгээр орс хэл мэдэх нь бол мэддэг хүн байсан. Гэхдээ зүгээр надаа яг ингээд objectively speaking таалагдаагүй зүйл гэхээр Johnny төгсгөл ихтэн ингээд гол дүр Аня маань болохоор орслыг ингээд амар сайн сураад яваад идэг байхгүй юу. Тэгээд they can you can actually feel like Английн орсол ингээд аяанда ингээд өнгөрөх тусам ингээд баг сайжраад идэв. Тэгээд яг хамгийн сүүлийн сцен болохоор юу гэдэг Instagram гэдэг тэр нэг өөдөө гадаа нэг паркн дээр асуудаг шүү дээ. За тий. Тэр бэр нь бүр ингээд баг ингээд native speaker level хүрцээсэн байхгүй юу. Тэгэнгუთ ингээд орсол мэдхүүний зүгээс одоо бодоод үзэх юм бол одоо ингээд дөнгөж орсол сураад хэдэн жил болж байгаа хүн ингээд дэлхийн авраг орс хүнээс илүү орс хэлээр киноны төгсгөлд ярьж байна гэхээр жоохон абсурд ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж надад төрчихсэн. Юу юм бэ лээ ш тэр яг Борисын оронд болохоор яг жихэн амьдралын Гарри Каспаров гэх нүү тэр дэлхийн авраг орсын шатарчныг өгнөл тоглох анх бодолтой байсан. Зүгээр манай хүн зөвлөхөөр орё л гэж байгаа тэрэг орс юм билээ те. Бас тэрнээс гадна Брюс Пандолфини гэдэг энэ хоёр шатрын багш тасгалжуулагч. Энэ хоёр болохоор энэ киног айгүйх амжилттай болгосон хүмүүсийн бас нэг гол одоо хүчин зүйлсэн байлээ. Хойно байсан хүмүүс шүү дээ. Нэрээ хараа ингээ шатрын талар кино заяа. Тэгснэ дүрд нь жинхэнэ шатарчин хүн тэгээд аягүй сайн жүжиглсэн байвал за бүр солиорсон. Энэ кино бүр ингээ халлаа нэр. Аймаг сонсох байх тий. Одоо тэр жүжигч одоо тэр шатарчны фэнүүд нь ч гэсэн бүр амар дуртай ингээл үзгэн шүү дээ. Тэр нь бол тэр аяар үзсэн шүү дээ. Юуны артиклыг нь уншсан шүү дээ тэр хийний Каспаровын. Тэрэн дээр нэг чухал юм хэлжсэн тэр нөө teamwork гэдэг юм талаар яриад тах шиг байсан. Чатар гэдэг зүйл нь хитрхи нөгөө нэг ганц хүний юм байдаг гэд Америкчууд те. Гэтэл яг өндө Оросынхан болохоор хамтдаа тоглож байдаг, сайжирдаг. Тэгээ тэрийг нь одоо хин Бэни гэдэг ааш те бас нэг prodigy баг насны айгу судахандаг юм шатрын. Гэхдээ тэр нь болохоор бас нэг ирээдүйд ойлгоцсон байсан зүйл нь тэр үеийн Beth Harmony ойлгоогүй байсан зүйл нь энэ зүйлийг ингээд багаар ялах юм байна гэдэг дэлхийн авраг болохын тулд бид нар багаараа ажиллах хэрэгтэй гэдэг юм. Тэгжиж next level яг мэрэгжлийн тийм шатрыг тоглох юм байна гэдэг нэг. Өөрийнхөө муу зуршлаасаа салах хэрэгтэй. Юу гэдэг. Өнөхөдөр нь ингээд чамто ядтай ингээд зөв яг бэлдээд тэмцээнд оронгуудаа тэмцээндээ төрүүлдэг. Тэр нэг контраст нь болохоор хамгийн ихний ангидаар гардаг тэр зүйл. Тэрний үед нэг архитад нэг камер бааман дотор сэрдэг. Тэгээ шууд хажигддаг. Тэгвэл хамгийн сүүлийн ангидаар болохоор
яг ингээд team work гэж ороод тэгээд өөрөө архитектгүй яг суугаад бэлдэж суудаг шүү дээ. Маргаашийн тоглолтонд. Тий. Имиж уухгүй те. Юм явахгүй яг өөрөө ингээд ажиллаад тэгээд тоглоод очоод тэгээд ингээд good ending маяг юм болтой. Өгөөд шатарч дунд болохоор юу гэж ярьдаг. Шатар угаасаа ингээд 50% нь science, 50% нь урлаг. Хүнээс шалтгаалдаг. Одоо science гэдэг нь болохоор яг methodological байх хэрэгтэй. Бүх юмыг ингээд угаасаа тэр нөгөө юун дээр гардаг шүү дээ. Спорговтой хамгийн анх тоглоод хожигдонгуудаа яг тэр аня нээжтэй хаалдаг шүү дээ. Ингээд би борговтой тоглосон чинь ингээд амар муухай мэдрэмж төрөөдсэн. Тэр нь юу гэхээр ингээд амар тийм bureaucratic chess тоглоод байсан. Like she didn't have any imagination, creativity, blah blah blah. Амар роботны те. Тэгээ амар робот. Тэр нь болохоор яг юу гараад байгаа. Тэгэхээр аня тэр үедээ өөрөө тийм юу гэдэг methodological тийм юм өөрөө эзэмшээгүй. Тийм. Тэгээ яг ингээд тэрнийг ингээд төгсөж юмссан ингээд дэлхийн аврагтаа тоглонгод ингээд навстаар болж байгаа мэдрэмж төрөө тэрэндээ уурлаад ээжтэй очиж хоолдог. Бас нэг гоё символизм юм шиг. Амьдралд бас нэг 50% та нар яг нэг тийм тогтсон ямар ч тийм гал бадарсан юм байхгүй. Хийх ёстой бол хийх ёстой гэсэн тийм робот шиг байх хэрэгтэй тий. Гэхдээ 50% ч гэсэндээ та нар бас ингээд өөрийнхөө тэр дотор юуг урлагийн мэдрэмжийг яг энэ сэдвүүн ч гэсэн дараа нас тэр нөгөө нэг Бэни гэртэн дуудах тэгдэж штэ. Бэнитэй хамгийн анх гэрт нь очсон штэ. Тэгэхэд Бэни яг өөртөө хэлдэг штэ. Ингээд чи одоо болтлыг ингээд тоглох ингээд чиний chess софтвер амар тийм improvise. Чи ерөөсөө юм юу гэдэг яг ингээд олигтой бэлтгэл preparation дээр юу хийдэггүй. Чи одоо зүгээр ингээд цэвэр өөрийнхөө ингээд авьяасаараа тоглоод байгаа. Тэгээд юу гэдэг чи одооныхоо байгаас илүү сайжмаар авь зөвхөн тэрүүндээ найдахгүй штэ. Ингээд зөв preparationтэй зөв рутинтэй ингээд фокус хийдэг рутинтэй байх юм бол сайжрах гэж хэлээ. Тэгээд тэр ингээд аяндаа сурдаг гэх юм уу. Бас тэр бууж өгөхгүй. Үгүй те яг нэг шатраа болтдог ч юм уу гэж байгаа. Бууж өгөхгүй бас сайн тууштай явж чадсан. Тэгжиж Оросд очиж аврагасан. Кинонд гаргадаг л зүйлтэй. Тий. Тэрс яг нэг амар зөрүүд сангийн амар харуулж байгаа юм. Аха. Тэр Christian Foundation-с мөнгө авангуудаа нөгөө төлөв буцаагаад нэгсэн чинь шууд тэгвэл та тийм бил. Тэр нэг тэрийг бас Bobby Fischer-ээс юу авсан гэдэг хэлж шүү дээ. Дэлхийн авраг анх Америкийн. Тэр нь Bobby Fischer нь бас тэгж өөрөөхөө мэддэг юунаас л foundation-аас одоо support хийдэг юунаас хүнд үлээ хөрөнгө оруулалт авна гэсэн тийм мэдээсэн бэл. Гэтэ бас саний хэлсэн юм дээр зөрүүд гэхэд бас хэтрхий зөрүү байсан ч гэсэндээ тэр нөгөө нэг situation одоо нөхцөл байдлаас ганцаар гарч чадхааргүйсэн те. Нөгөө нэг багийн тоглолтоор л гарч багийн тоглолт маш чухал. Бусад хүмүүс ингээд туслах одоо сэтгэлтэй хүмүүс нөгөө хин орж ирсэн шүү дээ. Нөгөө нэг Beltic анх нөгөө нэг Kentucky-гийн шатрын юм дээр ялсан тэр банд нь хурж ирээд өөрөө туслая гэдэг нь хурж ирдэг штэ. Үгүй бол тэр баг ганцаараа архиндаа буцаад орохч байсан. Тийм тэгэхээр бусад хүмүүсийн бас нэг юг цусалцааг авах нь хэр чухал гэдэг бас нэг харуулж байгаа юм л та. Өөр нэг running team нь болохоор надад юу юм шиг санагдсан. Зөрүү цаан нь болохоор ерөнхийдөө ингээд шатрын дэлхийн авраг болдог ихэнх хүмүүс байдаг зам байхгүй. Яг бүх дэлхийн шатрын авраг болж ирсэн хүмүүс тийм зөрүүд бол биш. Гэтэ ингээд ихэнх тийм жоохон тийм dramatic гаруудыг харах юм бол бүгдээрээ амар зөрүүд жоохон тийм asshole маягийн гарууд байсан байдаг. Одооний дэлхийн авраг гэсэн Magnus Carlsen чинь одоо бид чинь 23 4 тавтай. Тэр одоо 3-аар ах гэхэл одоо 28-тэй тэр ч гэсэн ингээд одоо ингээд тэмцэн дээр хожигдчихгод ингээд амар уурлж муурлаад ширэмэрээ цогч мөхөд. Тийм. Тэштэй тэмцэн дээр дэлхийн авраг хүн штэ. Амар тийм класс биш акт амараас гараад. Вау. Тэр нь тэгээд ингээд юу гэдэг шатар ертөнц тэр ингээд бим болоод нэг тэр таараа яваад. Сонирхолтой. Яа. Яг энэ дээр бас нөгөө нэг тим юу гэдэг шүү дээ. Иймэрхүү юм чинь тэгэл хэрэг цаг зарцуулж ийн, хэрэг анхаарал хандуулж ийн гэдгээс л ялдаг байлгүй тэ. Одоо Магнус бол үүндээ шатартаа л анхаарал хандуулаад дэлхийн авраг хатсан л хальтаа.
Тэгээ тэрнээс ш нөгөө сая түрүүнээс нөгөө well mannered хүн байх нэг тийм За. юун дээр бол суралцаагүй л юм багт те. Яг гэхдээ уул нь бол юу гэдэг шатрын аврах хүн гэдэг чинь нэг уул нь бол имиж нь тийм юм багхгүй амар тийм gentleman амар тийм зөв манертай амар тийм good sportsmanshipтэй хүн байх хэрэгтэй гэсэн. Тодорхой юм бол байх нь бол байдаг шатрчтай юм. Гэхдээ зүгээр ингээд үнэхээр ингээд тасархаа сайн гар болвол яг бол гэнэ somehow бид нар ч гэсэн энгийн нэгдчихсэн ингээд гоц фантом бахан бол жоохон ингээд дөрмийг идсэн ч гэсэн ингээд tolerate хийгээд байдаг шүү дээ. Тэгээд төстэй юм бол бас байх юм бол байна. Nice. Гэхдээ ер нь бол гэх ясгүй гэсэн бас тийм баримтлагдаг принципүүд ер нь бол байдаг. Одоо ингээд дэлхийн шатрын авраг бодлол ингээд шатрын нүүр царай юм аа тийм болохоор ингээд аль болох бус хүмүүс таалагдах байдлаас өөрийгөө ингэж авч явж presentation хийдэг. Тэгээд надаас нэг зүгээр асуумаа санагдаад ирсэн. Кинонд гардаг шиг яг толгойн дотроо ер нь бодоод тэгээд өөртөө бэлтгэл хийгээд байдаг хүмүүс ер нь байдаг л хальтаа. Тэгээд хэрэг байд юм бол ер нь нэрээ яг тэгж бэлтгэл хийд юм болов. Толгойн дотроо болж зүгээр нэг харагддгийг яриад байна уу? Тийм нөгөө харагддгийг яриад байна. Таазан дээр яваад идэх те. Тийм таазан дээр яваад идэх. Бүр тэр чигээр тааз руу хараад идэх шүү тэр чинь. Тэр бол ерөөдөө зүгээр зуршил ахaltaа нөгөө багасаа тааз руу хараад бодоо сурцсан болохоор. Гэхдээ яг тодорхой хэмжээнд угаасаа бүх ингээд сериусны шатар тоглох хүмүүс бол бүгдээрээ нэг тийм хүн хийдэг байх гэж би боддоо. Одоо түрүүн чи нэг түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг кодоор нь нүүдлүүдийг хийлээдсэн шүү дээ. Кодоор нүүдлүүдийг хийлж чадаад байна гэдэг чинь ер нь төсөөлөөд тэрийг тийшээ гэд мэдээд байна гэсэн үг үстэй ер нь тий. Яг юу гэдэг би өөрөө бас юу гэдэг тийм амар гранд мастер ч юм уу хүн биш болохоор бас тийм өндөр түвшний хүн яад юм мэдэхгүй юм. Тэгээ зөвөр миний хувьд би өөрөө юу гэж боддог вэ гэхээр одоо ингээд E4 E5 юу гэдэг MRF3 MRF6 энэ ярихлаар зүгээр надад бол зүгээр юм тийм pattern recognition баян зүйл байхгүй юу? Зүгээр би яг энэ ижлэхэн sequence-ыг ингээд хэдэн мянган удаа харцсан. Ямар хөө үр дүнд очтгийг бүгдээр ингээд заавал ингэж хүчээр санах шаардлагагүй ч гэсэн тийм intuitively бүгдээр ингэж сэжилсэн. Зүгээр ингээд хальт харангууд л ингээд юу гэдэг шууд хариулт нь харагддаг ч юм олон удаа дахин харцсан. Тиймэрхүү байдлаар зүгээр түрүүний одоо гараа марааны хөдөлмөрлөж юм уу гэж боддог. Одоо эсвэл нэг бүр шатрын борд ингээ харахгүйгээр тоглоход ч гэсэн ерөөдөө тиймэрхүү байдлаар тоглох гэсэн байна. Тэр үед нөхцөл болохоор яг ингээд зүгээр ингээд төсөөлөхөд амархан болгоод үзүүлээд юу гэхээр ингээд диагоналууд нь жишээлбэл A1-ээс H8 хүртэл байдаг ч юм уу. Тэгмүүд яг A1, B2, C3, D4 гэж цаашаа тэгээд H8 хүртэл тэр явдаг. Тэгэл 64 л нүд байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэл нэг 64 нүдэн дотор бол. Тэгээ яг ингээд чиний хувьд тийм одоо опенингасаа гараад ингээд тоглоо нэлээд удаа үргэлжлээд тэр тохиолдолд ингээд толгойн дотор яг ямар хөлгүүд нь хаана байгааг тэгээд санах уу одоо паттерн байхгүй болчлаа чиний ингээд нэг мэдэхгүй юм болчлаа тий. Тэгэхээр яг ингээд одоо тэр нөгөө нүүдлийнхаа модын бодонгууд санд юм гэх юм. Яг ингээд одоо ингээд жишээл одоо ингээд яг байгаа байрлал байгаа шүү дээ. Тэрнээс ингээд цаашаа чи ингээд харахын тулд ингээд тоолж байгаа шүү дээ. Тэгээд тоолоод чи нэг тодорхой үр дүнд хүрнэ. Тэнгуутаа чамд ингээд буцаад яг байгаа байрлал руу очих шаардлага гарна шүү дээ. За энэ одоо ингээд бүчрийн яг иймэрхүү юунд очих юм байна. Тэгээд нөгөө бүчрийн яг нэг шалгаад дахиад бодонгууд. Тэхийн тулд юу гэдэг вэ гэхээр би зүгээр яг хамгийн ихнээс нь нүүдлүүдэд дахиад бодчихдог байхгүй юу? Окей. Тэрнээс хойш яг ингээд миний ингээд толгойн дотор яг ингээд тэр байрлал тэр чигээрээ байгаад байгаа гэсэн зүйл биш байхгүй юу? Зүгээр яг одоо бид нар ч нэг 34 дэх нүүдэлтэй байна гэх юм бол би шууд одоо угаасаа тоглосон юм чинь гараагаад мэддэг. Гараа нэг ихтэй нэг ихний нэг 10 15 нүүдэл. Тэрнийг нь бол угаасаа шууд сэжилсэн байгаа. Тэгээд ийм гараа би тоглосон. Тэрний дараа нэг бад өсөлтч маань ийм idea байсан. Би ийм idea тоглосон. Тэгээд яа санаа цаашаа явчихсан. Вау сонирхолтой. Толгой дотор тий шууд анхаас нь тоглоод тэгэл очтой гэтэр. Бид нэг юм асуучих тэр нөгөө нэг одоо манай хүн чинь бүр шатраас өөр юм хийдэггүй шүү дээ тий. Гэхдээ яг үнэндээ бас
яг тийм. Нилээ их шатартай бэлддэг штэ. Яг үнэхээр тийм амжилттайхын тулд ингэж амир их бэлддэг юм уу? Чиний хувьд хэр их бэлдээсэн ба одоо? Ер нь бол шатарчин амьдрал болдог шүү дээ. Яг юу гэдэг тийм serious тоглох юм шиг бол. Би чинь өөрөө 11 тахта яг 5-2 манай ангид байгаагүй юм. Би 2-2 тахта ер нь би баг хичээлийн жилийн баг 50% нь суусан уу юу? Тийм. Амар хичээлдэлсэн шүү дээ. Тэмцээн гэж яваа. Тэгээ одоо тэр үедээ бас би яг миний яг ингээд Chelsea-гээр ингээд яг пиктэйсэн аахгүй одоо бодоход. Тэгээ бүр ингээд амар салиатай юм шиг тоглолдог. Ингээд өглөө бас нэг 10 пасс салдаг гэж. Тэгэл пасс саал тэгэл өглөө сургуулаараа явж явах замдаа ингээд нэг ном гаргал ингээд уншаад ирчихдэг. Тэгэл математик дээр ч юм ингээд яагч бодлого бодлогыг бодоод дуусчихсан. Би тэгэл ингээд партанд ор ингээд ном уншаад сууж. Хаха. Cool. Тэгсэн чинь яагч манай ээж тоглолцсон байсан. Яг замаа алдах гэж яхад нь ховолсон шүү дээ. Болж. Бодлоо. Гадах чи хичээлээ ихгүй шатар тоглоод байна гэ. Тэгсэн чинь яг манай бас над дээр ирж яриа хийгээд. Өнөөхөө юу яах юм яг мэрэгжлийн шатарчин болмоор байгаа юм. Оо вау, бас тийм юу дэмжлэг бас байна. Тэр угаасаа нэг тэмцээн яваад байгаад байрмаар эзлээд тэгэхээр манай ээж авч гисэн нэг гайг байвястай ч юм гэж бодсон юм шиг байна тэр үед. Өө нэрээ би бас энийг асаа гэж бодчихсон. Юу энэ шатар чинь нас хамаагүй юм биш үү? Одоо ингэж насмаас гээд хуваах шаардлага байхгүй юм шүү юу? Тэ? Ямар утгаараа? Югмэр чинь одоо би физиологийн тэмцээн байсан бол тэрийг чинь ингээд насаар ангилаад одоо тэмцээнүүдийг насаар ангилаад байгаа нэ. Бараг шатар дээр бол насаар бүр ингээд бүр ямар ч ангилалгүй болвол болохоор санагдаад байгаа байхгүй. Бараг тийм бах тий. Яг нь ер нь бол тэр open гэдэг тэмцээний утга чинь бол тийм шүү дээ. Хүсэх юм бол тэр чинь юу гэдэг 5 настай ч хүүхэд орж болно, 3 настай ч хүүхэд орж болно, 60 настай ууч орж болно. Зүгээр тэр нь яг ингээд neuroscience-ийн зүгээс харах юм бол ялгаанаас гараад ирд юм байна. Жохон хүүхдүүдтэйгээ том хүүхдүүдийн ялгаа нь юу вэ гэхээр хамгийн том ялгаа нь юу вэ гэхээр жохон хүүхдүүд амар төвчээр мутахгүй. Тэр нь тэгээд яг ингээд тоглолтноос ч юм уу эсвэл яаж тоглож байгаас амар анзаарагдаад идэг. Хөгшөө хүмүүс болохоор залуу хүмүүстэй одоо ингээд 30 40 хүмүүсийг бодох юм бол яхаа аргагүй илүү удаан боддог. Зүг. Тэгэл нөгөө кинон дээр ярьсан нөгөө жоохон банд чи ер нь бол бас төвчээрийг нь байхгүй болгоол. Тийм тэр чинь яг тэр ахгүй ер нь. Одоо л ойлголоо. Одоо л ойлголоо. Тэгээд юу гэдэг шатарчин хүмүүс бас амар ярьдаг байхгүй. Тэрний юу гэхээр ингээд жоохон бат ингээд сайн шатарч жоохон бахтай амар тийм хурц тоглолттой амар давталдаг амар тактикл юмнууд хийдэг. Янз бүрийн тийм комбинашн хийх амар сонирхолтой. Ягаад гэвэл тэр нь арай тийм exciting. Амар арай тийм адреналин ашигладаг. Тэгээд төгсрөөд ирэхлээр юу гэдэг бүх тийм тактик хурц тоглолт банк юу гэдэг бас үйлчлдэг юм байна гэдгийг ойлгоод ирэнгуудаа арай тийм positional гэдэг өөрөөр хэлбэл одоо нэг кинонд яг Borgo-ийн яг тийм bureaucratic style нэг юм тоглож эхэлдэг. Надлуу ямар ч юм шийдсэн ч гэсэн юу гэдэг би бүгдээрээ ингээд deflect хийж чадна гэсэн баян стил. Тэ. Нэг сонсогчдод хэрвээ ингээд яг бүр дэлхийн аврам болохгүйг юмтэй яа нэг тодорхой хэмжээнд нэг бас нэг амжилт гаргачихъя гэсэн тийм сонирхолтой хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдэд хэлээд одоо яаж бэлдвэл зүгээр чиний бас нэг тийм тактик байна. Хичээл тасал гэж бол хэлэхгүй. Үнэхээр тиймэр хэмжээний тийм юу гаргад юм уу юу? Одоо хичээл би хэрвээ зөв санаж байвал Magnus Carlsen чинь өөрөө бас дунд сургууль дахта 2 жилчлөө gap year энэ авч ирсэн байдгийн зүгээр цэвэр шатар тоглох гээд. За. Тэгээд тэр 2 жилдээ юу гэдэг 1 жилд нь Каспароваар ингээд summer camp яваад одоо хуучин дэлхийн авраг байсан юм заалгуулж малуулаад тэгээд өөр тэмцээнүүд байнга идэвхтэй оролцоод Европоор энэ тэнд ямар ч улс хамаагүй очиод аялал. Яг тэр бол зүгээр Европ доторх зүйлтэй ингээд бизнес хамаагүй зүгээр ямар ч орнд л очиод тэмцээд нараад идэв. Тэгээд Монголд бол Монгол бас хэцүү шттэ. Яг хөө ингээд яг ингээд 20 хүртлээ болол яг өсвөрийн насндаа болол манай монголчууд ер нь дэлхийн шатрын тэмцээнд бол амар их амжилт гаргадаг. Тийм тий.
20-оос хойш ер нь өсөлт нь амар их спортчдаг. Нэг юу цаг Тэр нь зарцуулах болохоор зөв. юм биш үгүй юу? Тэг ерөнхийдөө зөвөр Монголын нөхцөлөдийг хараад байгаа гэсэн үг л дээ. Цэвэр шатраар угаасаа амьдрах боломжгүй. Тэгэнгүүт нөгөө чинь яг жинхнээсээ нэг тийм юу гэдэг мэрэгжил эзэмших шаардлагатай болдог ч юм уу. Тэрүүндээ ингээд өмнө зарцуулдаг байсан шиг цаг зарцуулж чадхаа болгонд шатрынхан ингээд хөгжлөн ч гэсэн ирсэн сарчтай. Тэрэн дээрсэндээ гаргадаг нэг зүйл нь хэдий их юу байсан ч гэсэндээ те айгүйх цаг зарцуулж бэлддэг шүү дээ те. Тэр хэмжээгээрээ сайн болдог те. Багын юу ч яг миний яг шатрын тэмцээний өмнөх өдөр хийдэг өсөр рутин болохоор юун дээр Clichess бүүн эсвэл Tempest Chess гэдэг вебсайт гэдэг байсан. Одоо ч гэсэн байгаа. Тэр хоёр дээр ороод би яг 2000 пазл яг өмнөх өдөр нь саалт хийдэг байсан. Ерөнхийдөө хүмүүс бас тэгж хийжсэн гэж бодож nëсгөл чи юм уу? Хийдэг байсан билүү дээ. Бусад хүмүүс яадаг байсан би мэдэхгүй байна. Гэтэ зүгээр миний хувийн рутин бол амар энгийн, амар тийм brute force маягийн бэлтгэл байсан. Наача ой. Бит хоёр чи амар их юм хийсэн гэж бодоод байсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь энгийн гэж хэлээ. Яг ихтэй жоохон тэг яг миний ерөөхдөө зөв brute force гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь 2000 puzzle нэг өдөр бодно гэдэг чинь. Тийм тэр бас жоохон 4-6 цаг би зарцуулсан зүгээр тэгээ суудаг гэсэн. 4-6 цаг. Окей. Бас зүгээр нэг full time биш те. Нэг өдрийн. Тэгээ ер нь баг хэд. Гэтэ яг ингээд full time. Хэрвээ ингээд шатрын яг ингээд passionтай, шатрын feverтэй болоод угаасаа цаг маг өнгөрч байгаа анзаарэгддэг юм уу? Тэр ч бас тийм шүү. Манай сонсогчд бас мэдэх баха. Сүүлд нь хэлэхэд попкорн дугаараас биш нөгөө нэг манай Каспаров дэлхийн аваргын санал болгож байгаа 3 киног хэлье. Энэ бол The Losing Defense гэж нэ LUZHIN Defense. Losing. Окей. Тэгээд Pawn Sacrifice. Энэ болохоор бас нөгөө нэг Bobby Fischer-ийн талаар гарсан кино юм шиг үлээ те. Тэгээд хүүгээ өгчих юм уу? Тэгээд Queen of Katwe. KATWE мөн үү? Katwe юм уу? Katwe. Yeah. Энэ 3 кино айгу баг Queen of Katwe баг underrated хинээс баг илүү болсон байж магадгүй гэж хэлсэн байгаа шүү. Тэгэхээр энийг бас сонирхож үзээрэй гэж хэлье. Би бас нэг 2 номны recommendation өгөх гэдэг. Амар зүгээр энгийн тийм fiction магина. Нэг нь болохоор Stephen Zweig's Австралийн еврей хүний бичсэн ном. Тэр нь Royal Game гэдэг яг зүгээр арай тийм popular fiction магина. Тэгээ нөгөөх нь болохоор саяны дээр хэлсэн киноны чинь зохиол нь. Тэр Losing Defense гэдэг. Тэр нь болохоор Владимир Набоковын бичсэн ном. Энэ хоёр ном зүгээр ингээд уншаад үзэх юм бол дараа нь саяны Queen's Gambit үзсэн шиг шатар тоглолтмор сэтгэл төрүүлдэг юм. За стаг баярлаа. За баярлаа. За ингээд маш сонирхолтой хөөрхөн ярьсан. Та хоёртаа баярлаа. Ялангуяа Темката баярлаа. За баярлаа. Уучлаарай би нөгөө багасаа энэ Темка ингээ гэдэг дуудсан. Хидэн Темка байгаа юм тий. Тэгээд ерөөсөө эсвэл Темка гэж хэлэх хэрэгтэй болов ингээ даадлаа. Гэтэ маш гоё ярьлаа. Баярлаа. Тэгээд бидний мэдхгүй талаас нь бас өчнөө юм ярьж өглөө баярлаа. Тэгээд сэтгэл сүлээг. Алтын үгийг тэмүүлэн та. Яг зүгээр шатраг ингээ гоё өнцгөөс нь гадсан гоё кино байсан. Тэгээд яг хагсан урдаг хагсан яг ингээд шинжлэх ухааны сэтгэлгээ чартдаг тоглоомыг ингээд шатрын ертөнцийн энгийн хүмүүс ингээд танилцуулсан аюу гоё кино шиг санагдсан. Тэр нь ерөөхдөө юу гэдэг энэ кинонд би өөрөө амар тийм талхмаар юм шиг сэтгэл надаас төрсэн. Тийм ээ. Өөсин энэ кино хийсэн хүмүүстээ баярлаа. Тийм ээ. Одоо коронавитой үеэр чинь тэгээд үзэх юм олдохгүй байсан. Гоё 7 ангитай киног үзүүлсэн баярлаа. Айгу багнаа series. За баярлаа. Байж байгаарай. Hold on. Тэгээд энэ дугаарыг сонссон сонсогчд маань ингээд сэтгэлдээ хэлээрэй. Тэгээд манай оос бас асуумаар байгаа зүйлүүдээ бас бичээрэй. Комент хэсэгтдэгээрэй. Тэгээд эсвэл бүр биднээс хаяг нь тусдаа
дуртай бол ярьсан ч болно. Бид нар хаягийн өгнө. Линкээр Манай подкастыг сонссон та бүхэндээ баярлалаа. Like and share. Тэгээ бүх платформуд дээр байгаа. За баярлалаа. Баяр таа. Баярлалаа. Баяр таа.